Эрсэй суртаа хамтдаа баярлалаа. Хамтдаа суралцъя. Өнөөдрийн сэдэв мартах өвчин Альцгеймерээс сэргийлэх 6 төрлийн хоол хүнсийн тухай авч үзье. Олон судлаачид чухам ямар хүмүүс мартах өвчин их тусдаг юм болоо гэж судалж үзсэн байдаг. Судалгааны үр дүнд идэж буй хоол хүнс их чухал юм байна гэдгийг олж тогтоожээ. Мартах өвчнөөс сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэх вэ? Мөн ямар эрдэс байс судагдахаар бидний тархины үйл ажиллагаа мууддгийг авч үзье. Тархины үйл ажиллагаа сайн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох хоол хүнсийг танилцуулъя. Хушиг. Хушиг нь витамин Е баялаг бөгөөд антиоксидантыг агуулдаг. Тархины эд эсүүдийн хэвийн байдлыг хадгалах, шин зүйл суралцахад туслах үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 3-5 ширхэг тогтмол идэж байвал тархины үйл ажиллагаанд сайн гэгддэг. Орчин үеийн хүмүүс кофе их уудаг болсон. Кофед кофеин агуулгадаг учраас сэрэж төвлөрөх чадварыг сайжруулах үйлчилгээтэй байдаг ч үүндээ мартах өвчнөөс урьсан сэргийлэхэд кофеноос илүү ногоон цай сайн юм а. Ногоон цайнд флавоноид, катехин эрдэс бас агуулгадаг бөгөөд эдгээр нь антиоксидантаар баялаг юм а. Чөлөөт радикалуудыг устгаж цусыг цэвэрлэн цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг. Мөн эсийг хөвшрөлтөөс хамгаалах нөлөөтэй байдаг. Мартах зөнөх өвчнөөс урьсан сэргийлэхийн тулд уух зүйлийнхээ жагсаалтанд ногоон цайг оруулах нь зүйтэй юм байна. Майлангийн үрийн тос. Майлангийн үрийн тосонд омега 3, 6 элбэг агуулгадаг гэж олонтой сонссон байхаа. Омега 3, EPA, DHA ихээр агуулсан хүмүүсийн мэдрэлийн эсүүд хөгшрөхгүй танин мэдхүү үйл ажиллагаа сайн байдаг нь тогтоогджээ. Тиймээс омега 3 нь мартах зөнөх өвчнөөс урьсан сэргийлэхэд маш сайн үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт нэг жижиг халбаар усан ч болно. Эсвэл салаад чансан өндөг зэрэг хоолндоо тусааж хольж идэж болно. Дараа нь хамгийн хүчтэй антиоксидант юу вэ гэхээр санаанд орох зүйл бол витамин С юм а. Витамин С-г өдөр бүр уувал сайн ч витамин С-гээр баялаг хоол тэжээл идэх нь илүү сайн юм а. Түүний дараа та бүхэн сайн мэдэх каре. Карег тогтмол идэж байвал сайн. Каре нь куркуминаар баялаг учраас шар хүрэн өнгөтэй байдаг. Куркумин нь Альцгеймер өвчтөе хүмүүсийн тархинд үүссэн амилоид уургийн бөөгнөрлийг задлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол хоол нь каре гэгдэх улс хаана билээ? Энтэх улс юм а. Энтэх бол маш их хүн амтай орон. Энтэхт Альцгеймер өвчтөе хүний тоо бусад орнтой харьцуулахад маш цөөхөн байдаг байна. Дэлхийн нэр дэдэмтэд энтэхт Альцгеймер өвчтөе хүний тоо цөөхөн байгаа шалтгааныг судлахад энтэгчүүдийн голлох хоол нь каре. Карен дэх куркумины бүрэлдэхүүн хэсэг нь Альцгеймер өвчнийг үүсгэдэг амилоид уургийг задлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд антиоксидант нөлөөтэй байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүний дараа загас сайн гэдгийг та бүгд мэднэ үсттэй. Загсан дотроо хулд загас сайн гинэ. Хулд загсанд омега 3, EPA, DHA болон бусад эрс бодисууд ихээр агуулгаддаг. Мартах зөнөх өвчнөөс урьсан сэргийлэхийн тулд хулд загсыг идэж заншвал сайн байна. Мартах зөнөх өвчнөөс урьсан сэргийлэх хоол хүнсийг дахин дурдвал хушиг, ногоон цай, витамин С, майлангийн үрийн тос, каре, хулд загас орж байна. Эдгээр хоол хүнсүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншвал мартах зөнөх өвчнөөс урьсан сэргийлж тархины эд эсүүдийн өвчлөлтөөс хамгаална. Таач бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Энэхүү зөвлөгөө таалагдсан бол лайк, subscribe, share хийж өгөөрэй. Эрцай суугаараа амьдралд хэрэгтэй бас сонирхолтой бичлэгүүдийг танд хүргэж байх болно. Орчуулан хүргэлээ. Хэрэгтэй хүнд нь түгээнэ үү? Баярлалаа.